Ой, өглөөний минь сайхан амарсан уу? Ой, яасан бэ ячгаа зүгээр үү? Зүгээр биш ээ, зүгээр биш. Яасан юу болсон? Манай амьдрал сүрж ах шиг байна. Юу болсон юм бэ хэлэлтэй? Нөхөр л аахгүй юу? Бүр мөрөдөө тоглоомд донтоод тэрнээсээ гарч чадахгүй. Бүр арай гэж дуусчихсан банкны өрөн дээрээ нэмж үр тавиад бүр машинаа зарчихсан байна. Тэгээд бүр болоочгүй аав ээжээс дандаа мөнгө авдаг байсныг нь мэдлээ. Яа, надыг хизэнээс тоглож гисэн чи анзаарч байгаагүй юм ерөөсөө. Яг уу Бангалууцаа оролдоод идэв байсан юм л та. Тэгээ яг уу хүнд ажил хийд юм бэ. Амрагдъя гэж бодоод нэг юм хийдгүйсэн чинь бүрийдээ тоглоом дондцсон байсан байд. За яах вэ минь. Одоо нэгэн тийм болцсон юм чинь. Тэлээд чинь ингэж ууралж заарлаж уйллаа гэд бүх юм хэвэн болохгүй шүү дээ. Ер нь нэг талаараа мөрөдөө тоглоом гэдэг нь донтолт хэмжин дээр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв тийшээ очоод ер нь сэтгэл зүйчтэй уулз гэдэг юм хэлнэ шүү дээ. Ер нь тэгээд амьдралаа бүтэн авч үлдээ гэвэл сэтгэл зүй талаас нь л ажилсан дээр ах. Гадна талаас нь хичнээн ингэж ууралцаа гэсэн чи үр дүн төрөхгүй хаа. Эхлээд тэр сэтгэл санаа сэтгэл зүйтэй л ажилсан дээр хаа. Ямар хэцүү юм бэ? Би хизээж манай гэр бүлд ийм зүйл тохиолдно гэж бүр бодох нь битгий төсөөлж байсангүй. Ер нь та нар ч гэсэн нөхрөөдөө юу хийж байгааг ямар сэтгэл зүйтэй байгааг мөрөдөө тоглоомноос хол байна уу ойр байна уу гэдгийг ер нь анзаарч хахад гимгүй юм бэ шүү. Байна уу? Ben тарах болсон юм арай. Оо арай болоогүй юм. За. Би ажилласаа ирсэн. Одоо харин хоолоо хий гэж бодоо сууж. За тэгвэл яг дөхөд хэлээрээ за. За. Ямар хоол хийх вэ? Ер нь та нар ч гэсэн нөхрөөдөө юу хийж байгааг ямар сэтгэл зүйтэй байгааг мөрөдөө тоглоомноос хол байна уу ойр байна уу гэдгийг ер нь анзаарч хахад гимгүй юм бэ шүү. Байна уу? Байна хараа. Өнөөдөр гадаагаа дулаахан хамж хойлоо гадуур хоол идээ тэгээд хүрээлээ орж алхая л да. Тийм. Тэлээж орд чи ажилтаа би ажилтаа завгүй эсээр тухтааж ярилцаж чадаагүй бодоод байсан чи. За. Тэгвэл чи тараа шууд хэлчих. За би яваад очив.